Өмнөх хэсэгтээ агаарыг соруулах талаар яриглаа. Тэгэхээр нэгэнт сорж байгаа юм чин агаар сэлгэнэ гэдэг бол нэг талаасаа сорох, нөгөө талаасаа заавал тэр сорогдох хэвээр агаар нь гаднаас орж ирэх хэвээр байдаг. Бид нар илүү барилгыг илүү сайн битүүмжлэлтэй одоо барьдаг, хийдэг болсон утгаараа бид нар зайлшгүй юм агаар оруулах системүүд шаардлагатай болдог. Тэгэхээр би та бүхэнд бас хоёр төрлийн төхөөрөмжийг танилцуулах гэсэн юм. Зүгээр шийдлэхээсээ илүүтэй ерөнхий зарчим нь юм байх ёстой шүү гэдэг талаас нь тайлбарлаж байгаа шүү. Тэр талаас нь ойлгоорой. Өөрөөр хэлбэл хүн болгон бас өөрсдөө ч гэсэн ингэж хийгээд байх боломжтой юм. Тэр хийхдээ харин юуг анхаарах ёстой юм бэ гэдэг талаас нь зөвлөмж өгч байгаа шүү гэдгийг ойлгоорой. Тэгэхээр хамгийн эхлээд шийдэх ёстой шийдэл бол ерөнхийдөө сорж байгаа бол гаднаас заавал нэг сенсмиз ашиглалгүйгээр агаар маань орж ирээд байдаг. Тэгэхээр хамгийн энгийн шийдэл бол ерөнхийдөө энэ байж гэн. Энэ бол агаар оруулах одоо юу гэдэг нийлхийн төхөөрөмж. Мэдээж энэ гадна талтай байна. Гадна талтай байж байгаа учраас энэ борооны ус энэ дээрээс хамгаалаад ингээд дотгошоо ус орохооргүй байна гэсэн үг. За энэний хажуу талаас нь харах юм бол хоолойгоо заавал дулаалж өгдөг. За дулаалж өгч байгаа нь инүүнтэй залгагдж байгаа ханын хийцэд нөлөөлөхөөс одоо хамгаалж байгаа байл өөрөөр хэлбэл энийг хүүтэй агаар ороод ирэхээр энтэй залгагдж байгаа хан хөрдөг эргээд энэ дээр конденсац үүсэх иймэрхүү асуудууд үүсдэг учраас тэрийг хамгаалж байгаа шийдэл дотор талд нь байж байгаа зүйлийг бас харж байгаа байх. Тэгэхээр дотор талд нь байгаа зүйл нь юу вэ гэхээр гаднаас орж ирж байгаа дуу чимээг намдаах одоо дууны дэвийг хуглах гэх юм одоо ийм зорилготойгоор байдаг. Тэгэхээр ийм хоёр төрлийн зүйл энэ агаар оруулж ирж байгаа саралжин дээр байх нэ, нийлхийн дээр байх нэ гэдэг асуудал. Нөгөө талдаа мэдээж хүсээгүй байхад хүүтэй агаар орж ирээд байх юм бол эндээ тохируулах ийм хаалттай байх ёстой. Ингэжээж энэ маань одоо юу гэдэг хүн байгаа үед бол мэдээж нээх ёстой. Хүн байхгүй үед бол хааж авах ёстой гэсэн ийм зарчмаар ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ маань эргээд нөгөө хит их хүүтэй агаар орж ирээд тэрийг нь халаахын тулд бас илүү халаалт маань илүү ажиллаад байх гэдэг зүйлээс хамгаалж байгаа. Тэгэхээр заавал ийм тохируулахтай өөрөөр хэлбэл цөөхөн байх юм бол хагас онгойлгоно, олон хүн байх юм бол бүтэн онгойлгоно гэдэг эсвэл хөнгөө байх юм бол хаанаа ч гэдэг юм уу яг ийм зарчмаар ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ бол агаар гаднаас агаар оруулж ирэх зайлшгүй нэг юм шаардлага. Мэдээж Улаанбаатар хотын хувьд нэг ялангуяа шороо тоос утааны асуудал орж ирдэг. Тэгэхээр эндээс хамгаалж хийх ёстой юм бол энэ шүүлтүрийн асуудал байж байгаа юм. Ерөнхийдөө шүүлтүр нь яг ангилах юм бол хоёр төрлийн шүүлтүр байдаг. Нэг нь шороо тоосны шүүлтүр. Энэ бол ерөнхийдөө жилийн турш хэрглэж болдог. За энэ төрлийн фильтр бол угааж болдгоор нэг онцлог байдаг. Өөрөөр хэлбэл 14 хоногт итгэж юм уу те өөрөөсөө бохирдыг харж агаад тодорхой хугацааны дараа угаа цэвэрлээд буцаагаад хийгээд ээж болдог. Нөгөөх нь утааны зориулттай фильтрүүд байдаг. За HEPA фильтрээс гадна F төрлийн гэж ярддаг. Одоо манайхаар бол дашаагаад улсын F-тэй тийм төрлийн фильтрүүд байдаг. За эдгээр бол үндсэндээ утаа буюу нарийн тоосонцорыг бууруулах зорилготой. Буюу нөгөө нэг халаалтын улиралд гаднаас их утаатай агаар орж ирэх гэдэг. Тэр үед энэ төрлийн фильтрийг ашигладаг. Тэгэхээр иймэрхүү хоёр төрлийн фильтртэйгээр дулаалгатайгаар дуу шингээгчтэйгээр гаднаас ийшээ хоолойроо бороо хурын ус оруулахгүй байх ийм хаалттайгаар эргээд одоо дотор талаасаа юу гэдэг те одоо агаараа тохируулах боломжтой ийм шийдэлтэйгээр хийх юм бол энэ үндсэндээ агаарыг оруулах энгийн ердийн шийдэл болж байна гэсэн үг. За энийг бол ерөн зүгээр барилгын материалын альч дэлгүүрүүдээс олоод аваад хийгээд байх боломжтой энгийн хялбар хийц байгаа. Яг хөө зүгээр төвхтэй асуудал нь бол эргээд нөгөө нэг ханаа өрөмдөж ийм хэмжээтэй цоолох гэдэг асуудал байж байгаа. Хэдэн хүн байх уу, хэр том барилга байх уу гэдгээс хамруулаад хэдийн хэмжээтэй хоолоогоор хэдэн ийм оруулах систем хийх вэ гэдэг одоо тооцоо гаргах ёстой юм. Ер нь бол унтлахын өрөө болгонд оруулах систем байх ёстой. Сорох нь бол тэр галзуух эсвэл нойлын өрөөнд байх ёстой л гэдэг үндсэн зарчмаар барьж системээ төлөвлөнө гэсэн үг. За яг ийм энгийн системээр ашиглахад гардаг нэг түгээмэл асуудал бол бас их яг хүүтэй агаар орж ирээд байдаг. Тэгэхээр манай барилгуудад бас нэг түгээмэл байдаг асуудал нь тэр гаднаас орж ирэх ёстой агаарыг халаах зардлаа одоо юу гэдэг ачааллаа тооцдгүй. Тэгэхээр нэг гэр жоохон хүүт орих гэдэг ийм хүндрэл гардаг. За энэний сэргийлэх бас шийдэл бол жишээ нь энэ бол шүтээсийн наран цэцэрлэгээ багшийн хийсэн
нэг бүтээл байж байна. Юу вэ гэхээр энэ агаар халаагч гэдэг юмыг дотор талд нь хийж өгсөн. Яг агаар оруулах тал дээрээ тэгээд синстэй тэгээд энд халаах элемент нь байж байгаа. Тэгээд энэ ягаад заавал синстэй хийдэг юм бэ гэхээр энэ агаар халаагч маань бас агарын урсгал явагдахгүй бол хит халаад шатах эрсдэлтэй байдаг учраас агаар халаагч нь ажиллаж байгаа нөхцөлд заавал синс ажиллах дүүтэй тийм зарчмаар хийдэг. Зүгээр энэ өөртөө термостаттай би яг агаараа хэдэн градустайгаар оруулж ирэх вэ гэдэг сонголтоо хийж болдог. Мэдээж өрөөний агараас арай нам температуртайгаар оруулж ирдэг. Мэдээж бас хавар намрын үйлдэлд энэ ажиллаад байх шаардлагагүй. Тэгээ ахаад энэ шийдлийн хувьд гэх юм бол бас л урдталтаа зардлуудаа ихсгэж явах боломжтой юм тохируулгуудтай тэрүүгээр хааж нээж болдог. Тэгэхээр ихсгэх үү багасгах уу гэдэг асуудал нь энэ дээр хийгдэж явж та гэсэн үг. Ялгаагүй тэр хоолойн ч гэсэн бас л нөгөө нэг дөрвчийн дурдсанчлан дулаалгатай байх ёстой. За ахаад энэ жишээ нь яг энэ системдээ зориулаад хийсэн зүйл нь гадна талаараа энэ яг орж байгаа хэсэгтээ утааны фильтртэй гаднаас орж ирж байгаа хэсэгт нь эргээд ийм шорооны фильтртэй нөгөө нэг нарийн фильтр маань бас эсэргүүцлэхтэй байдаг учраас илүү том гадаргуу үүсгэхийн тулд ийм конусын хэлбэрийн шийдэл гаргаж өгсөн байж байгаа. За дээрээс нь нөгөө нэг буцаж агаар үлээлэхгүй өөрөөр хэлбэл агарын буруу урсгал үүсэхгүй тул дотор нь бас ийм одоо үл буцаах гэх юм уу да ийм хавхлагнууд хийж өгдөг. За нэг ялангуяа нөгөө нэг ер нь бол яг унтлахын өрөөнөөс агаар ороод нойлын өрөөнөөс гараад зайлуулагдах хэвээр. Тэгэхээр зарим одоо нөхцөл байдлаас үүдээд эргээд сөрөг урсгал үүсчих гээд байдаг. Тэрнээс хамгаалахын тулд ийм бас буцаахгүй калапонгуудыг ч гэсэн шийдэж өгсөн байдаг. За тэгээ мэдээж гадна талтаа ус борооных нь хамгаалттай иймэрхүү байдлаар шийдэх хэвээр юм. Болж игэл бас нэмгэн дотор талд порлоноор бас нөгөө дуудас гарлах гэдэг юмудаа нэмж хийж өгдөг. Тэгэхээр энэ нөхцөлд бол агаараа халаагаад ингээд өгнө гэсэн үг. Тэгэхээр яг мэдээж хэр хэмжээний агаар оруулах уу гэдгээс хамгаалаад харилцаа адилгүй хүчин чадалтай байдаг. Гэхдээ бүр их хав халуун агаар биш. Ямар ч байсан нэг одоо бүлээн бүлбэр гэдэг чинь нэг 5-10 градустай ч юм уу тийм хэмжээний агаар оруулахад бол энэ халаагуур нь энэ хоолой хэмжээ идэртэйг уялдаад таарч байдаг. Тэгээ үлдсэн тэр дулааныг нь халаалтын систем нь өөрөө нөхөж өгнө гэсэн ийм зарчмаар ажилладаг. За ийм системүүд байна хялбархан. Тэгээд мэдээж өөр илүү одоо иж бүрэн систем хийя гэх юм бол одоо дулаан эргүүлэн ашиглагчтай гэдэг ийм системийг төлөвлөх одоо бүр иж бүрэн ийм механик систем төлөвлөх шаардлагатай болдог.